архитекторуудын мэргэжилтнүүдийн санаа оноог буулгах авах ийм зорилгоор олон улсын уралдааныг зарладаг ийм туршлага олон улсад байдаг юм байна. За энэ туршлагын дагуу бас энэ ажлыг хийж хэрэгжүүлэхээр ингээд өнгөрсөн хавар олон улсын уралдааныг зарласан. За үүний дагуу бол дэлхийн маш олон орны мэргэжилтнүүд Монгол улсад шинэ хар орон хотыг сэргээн босгохын ажилд оролцохоор үзэл санаа концепц болох бүтээлүүдэд ирүүлсэн байна. За энэ ирүүлсэн бүтээлүүдээс тодорхой шалгаруултууд явагдаж дараагийн шатны үйл ажиллагаа буюу ард иргэд олон нийтээс санаа бодлыг авах ийм үзэсгэлэнг тун удахгүй нээх гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөх гэж өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх даваа далай за шинэ хар хором хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны хилцээний дархан чулуунаар хүрэлцэн ирсэн байна. Ингээд Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх даваа далай зөвлөхийг урьж байна. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Тэгээд өнөөдрийн хэвлэлийн уралд хүрэлцэн ирсэн явдал талархал илэрхийлье. За манай Зол баяр даргын хэлснээр Монгол улсын ерөнхийлөгч энэ хар орон хотыг сэргээн байгуулах түүхэн зорилгыг 2022 оны 12 сард гаргаж ирсэн. За энэс хойш жил гаруй хугацаа өнгөрөөд байна. За процессын талаар та бүхэнд товчхон мэдээлэл өгвөл ерөнхийлөгч зарлиг гаргаж засгийн газар чиглэл өгсөн. За засгийн газрын зүгээс барилга хот байгуулалтын яамны доор мэргэжлийн захиргаа байгуулж жил гаруй хугацаанд ажиллалаа. Тэгэд өнгөрсөн 3 сарын 18 хүртэл энэ мэргэжлийн захиргаа шинэ хорон хотын ерөнхий үзэл баримтлалыг боловсруулсан. Тэгэхээр энэ олон улсын туршлагаас харахад өнгөрсөн 400 жилийн хугацаанд дэлхийн нийт 52 орн нийслэлээ нүүлгсэн яг энэ чиглэлийн төслийг хэрэгжүүлсэн ийм туршлагатай. Тухайлбал одоогийн байдлаар Солонгос улс, за бусад олон улс орнууд 2032 он хүртэл яг ийм нийслэлээ шилжүүлж байгаа шинэ хот байгуулж байгаа ийм туршлагууд байна. Тухайлбал 2032 он хүртэл 6 орн шинээр ийм хот байгуулж байгаа ийм асуудлууд ирж байна. Тэгээ яг энэ хүрээндээ бусад орны туршлагыг аваад ер нь өнгөрсөн хугацааныхаа сургамж дээр үндэслээд аваад үзэх юм бол бидний энэ олон улсын туршлага эхнээс нь төлөвлөлт гэдэг ямиг асар сайн мэргэжлийн түвшинд хийх ёстой. Тэгээ тэр үүднээс олон улсын сонгон шалруулалт зарлж энэ түүхэн хотоо олон улсын мэдлэг туршлагыг ашиглах зорилгоор сонгон шалруулалт зарласан. За өнгөрсөн 3 сарын 18 буюу Цэргийн баярын өдрөөр зарлж ирсэн. Ингээд 7 сарын 16-ны хооронд ингээд сонгон шалруулалт дуусаад дэлхийн нийт 18 орны 36 баг энэ хоёр шатны шалралтанд тэнцээд 25-ны өдрөөс эхлээд энэ бүтээлүүдээ өөрсдийнхөө саналаа Монгол улсад танилцуулах гэж. За хоёр хэлбэрийн үйл ажиллагаа 25-наас 7 сарын 31-ний хооронд явагдана. Нэгдүгээр 7 сарын 25-наас 31-ний хооронд бараг 7 хоногийн хугацаатай олон нийтэд сошиал захим сүлжээгээр энэ шилдэг 36 баг бүтээлүүдэд танилцуулнаа. Видео хэлбэрээр, за бусад хэлбэрээр. Тийм учраас эхний зорилго бол олон нийтээс, мэргэжлийн байгууллагуудаас, ард иргэдээс санал авах зорилготой 7 хоногийн хугацаанд ийм бүтээн байгуулалт, ийм үйл ажиллагаа өрнөө. Тийм учраас энэ дашинд сэтгүүлчид та бүхэндээ бас уриалж хэлэхэд энэ олон улсын шилдэг багуудын гаргаж байгаа санал дээр саналаа өгөөч. Ард иргэдэд уриалж энэ асуудал дээр бас анхаарлыг хандуулж энэ түүхэн хотын бүтээн байгуулалт энэ ерөнхий төлөвлөгөөн дээр санал өгүүлэх ажил дээр бас сэтгүүлчид манай энэ соён гэрүүлэх салбарын бас сэтгүүтэй ажиллаж өгөөч гэж бас уриалмаар байна. За хоёрт нь яг энэ 7 сарын 28-наас 31-ний хооронд нээлттэй үзэсгэлэн зохион байгуулнаа. За энэ зохион 3 хоногийн үзэсгэлэн дээр ард иргэд нийгмийн бүхий л төлөөлөл нээлттэй та бүхэн ирж үзэж сонирхсон асуулт тодруулах зүйлүүдэд асууж өөрсдөө санал зөвлөмжийг өгөх бүрэн боломжтой. Энэ дээр төр засгийн бүх байгууллагууд оролцсон. Монгол улсын ерөнхийлөгч өөрөө бас биеэр оролцохоор төлөвлөж байна. Улсын хурлаас шинэ улсын хурлын гишүүд болон улсын хурлын даргаыг өрсөн, засгийн газрын холбогдох байгууллагуудыг бүгдийг өрсөн. Үндсэндээ энэ бол ганцхан төр засгийн хийх ийм бүтээн байгуулалт биш ээ. Монгол хүн бүрийн үүрэг оролцоотой байх, өвөг дээдсийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлах гэж үзэж байгаа. Тийм учраас улс орон даяар аль болох олон нийтийн оролцоог хангах байдлаар энэ асуудлыг эхнээс нь ингэж зөв төлөвлөж явуулахаар ингэж төлөвлөж байгаа юм шүү. Тэгээд энэ үзэсгэлэн энэ үйл ажиллагаатай холбоотой бас өнөөдрийн хэвлэлийн баг хурлыг хийж байгаа. Ингээд 5 багийг шалгаруулнаа. 7 сарын 31 гэхэд шилдэг 5 баг эцсийн түвшинд шалгараад энэ 5 баг цаашдаа ерөнхий төлөвлөгөө, наривчсан техник эдийн засгийн үндэслэг хийхэд
энэ 5 багаас мэрэгчлэнүүд орж Монголын талын багтай хамтарч бүх ажлыг одоо энэ оны 8 сарын 31 гэхэд ерөнхий одоо төлөвөөгөө дуусгахаар ингэж ажиллаж байгаамаа. Тийм учраас та бүхэн энэ дээр бас онцгой анхаарч нийгэмд дэлгэрэнгүй мэдээллийг өгч сурчилж ажиллаарай гэж одоо бас уриалмаар байна. За ирж байгаа одоо зочид төлөөлөгчдийн талаарх мэдээллийг хэлэх юм бол нийт 18 орны 36 багийн 100 гаруй олон улсын шилдэг архитекторууд Монголд одоо энэ 7 хоног чуулах нэ. Тийм учраас одоо энд зөвхөн одоо хар орон хотын төлөвлөлтийн одоо талаар яриад зогсохгүй ер нь энэ орчин үеийн хот төлөвлөлт энэ чиглэлийн шинжлэх ухаан бусад практик олон асуудлуудын талаар бас монголчуудад мэдээлэл өгөх, дуршлаг солилцох асар том боломж юм гэдэг талаас нь бас та бүхэн хандаарай гэж одоо бас хүсмээр байна. Тэгээд давчхан мэдээлэл өгөхөд ийм зүйлүүдийг хэлмээр байна. Наривчилсан зүйлүүдийг манай захиргаанаас ирсэн одоо төлөөллөөс асууж болно. Ер нь хар орон хотыг сэргээн байгуулах зарилгыг гаргасан үндслийг довчхон дахиад та бүхэн сануулвал Монгол улсад одоо хамгийн их тулгамдж байгаа нийгэм эдийн засаг, хүний эрүүл мэндэд тулгамдж байгаа нэг асуудал бол энэ төвлөрөл. За одоо энэ 100 үер усны асуудал яригдж байна. Өвөлдөө одоо бидний галтар гаагуулга, төгжрөл, за дээрээс нь одоо энэ агаарын бохирдол, хөрсний дороотол гээд олон асуудлуудад үндсэндээ бараг Улаанбаатар улс гэж нэрлэгдэхээр ийм томоохон асуудал, төвлөрлийн асуудалд орсон. Ер нь энэ асуудлыг зохицоор нь шийдэх олон улсын туршлага бол ерөөсөө шинэ суурьшлийн бүр шинэ хотуудыг хийж иж бид энийг зохицоор нь шийдэх юм билээ. Мэдээж Улаанбаатар хотыг өргөтгөх, метро барих гэдэг юм олон асуудлууд зэрэгцээд явна. Гэхдээ нөгөө талдаа Монгол улс заавал томоохон шинэ суурьшлийн бүр шинэ хотыг бий болгож иж энэ төгжрөл, энэ утаа, энэ хөрсний дороотлоос бүрэн ангижиж чаднаа. Тийм учраас Монгол улсын ерөнхийлөгч өөрөө ийм манлайл гаргаж энэ асуудал дээр одоо төрийн байгууллагууд ард нийтийг уриалан одоо ингэж энэ томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж байгаа шүү. Тийм учраас ард иргэд сэтгүүлчид та бүхэн бас олон нийтийг соёнгийг өөрчлөх энэ зорилгынхаа хүрээнд бас энэ том бүтээн байгуулалтыг монголчууд бид хамтдаа бүтээн байгуулах ёстой гэдгийг одоо дахиж онцолж хэлье. Тийм учраас та бүхэн ард иргэдэд аль болох зөв мэдээллийг энэ том үндэсний монголчуудын оюун санаа, түүх соёлын дархлаа болсон хотыг бүтээн байгуулалт тал дээр бас идэвхтэй олзуулах тал дээр хамтарч ажиллаарай гэж уриалъя. Баярлалаа. За та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. За шинэ хар орон хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлахад бол 54 улсын 428 баг бол бүртгүүлсэн. За тухайн яг энэ төлөвлөлтийн үйл ажиллагаа эхлээд бол үндсэндээ 76 баг оролцох бүтээлээ ирүүлснээс за 2 дугаар шатнд буюу сүүлийн байдлаар бол 18 улсын 36 багийн бүтээлийг олон нийтэд дэлгэж одоо танилцуулах тэр үе шатндаа явж байна. За та бүхэн дэлгэрүүлээд танилцуулбал одоо Монгол улсаас бол 6 багийн бүтээл 2 дугаар шатнд, за бүгд найрамдагчдаар улсаас бол 5, Орсын холбооны улсаас 5, Туркээс 4, Казахстан улсаас 2, за Серб, Сингапур, Индонез, Австрали, Их Британи, Мексик, Бангладеш, Япон, Польш, Болгар, Бруней, Итали, Хорват зэрэг улсуудаас бас улсуудын бүтээл бас дараагийн шатанд бас шалгараад байна. Өөрөөр хэлбэл тухайн энэ 2 дугаар шатанд шалгарсан багуудын ард бол 775 хүний бүрэлдэхүүнтэй бас ингэж хар орон хотын шинэ үзэл баримтлалыг боловсруулах ажилд бол оролцсон. За тус энэ арга хэмжээ энэ олон улсын сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг дүгнэх шүүгчдийн бүрэлдэхүүнийг бид бас олон нийтэд нээлттэй байдлаар сонгон шалгаруулж авсан. За тус арга хэмжээг шүүхээр Америкийн нэгдсэн улсын Корнель их сургуулийн доктор профессор, за Польш улсаас, Герман улсаас, за бүгд найрамдах Солонгос улсаас бас шүүгчид сонгон шалгарсан байгаа. Шүүгчдийн бүрэлдэхүүн бол 11 хүний бүрэлдэхүүнтэй. За бид бас нэг шүүлтийн үйл ажиллагааг бас болохоос өмнө тухайн шүүгчдийн нэрсийг бол одоохондоо бол зарлахгүй бас нууцлалтай байгаамаа. За ер нь бол хот төлөвлөлтийн үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагууд нь ингээ боловсруулчлаа. Дэлхийн шилдэг хот төлөвлөгч нарыг оролцуулаад ингээ боловсруулаад бүтээлүүд нь ирлээ. Тэгэхээр одоо бол бас иргэд олон нийтийн оролцоог бид хангуулах зорилгоор за хот төлөвлөлтийн үзэсгэлэнд ирж чадахгүй хүмүүс бол сошиалор 7 сарын 25-наас эхлээд шинэ хар орон хотын төлөвлөлтүүдэд танилцаад саналаа өгөөрөө.
За яг бодтойгоор нөгөө нэг багуудын маань хийсэн хот төлөвлөлтийн нөгөө нэг шийдлүүдийг зарим багууд маань бүр макеттай тий төлөвлөлт нь ирээдүйн ийм зурагтай болох юм а гэдэг нэлээд том өсөр юм бүтээн байгуулалтын өмнөх суурь судалгаатай ийм ажлууд бас өрнөж байгаа. Тэгэхээр та бүхнийг бас уриалахад Монгол улсад анх удаа хот төлөвлөлтийн олон улсын яг ийм төлөвлөлтийн одоо үзэсгэлэн гарч байгаамаа. Тэгэхээр энд одоо салбарын мэрэгчлэтнүүд иргэд олон нийт маань бас хүрэлцэн ирж оролцоороо гэдгийг бас давхар уриалахаар байна. За нэмэлт одоо асуух тодруулах зүйлээ үйл нэмэлт бас хариулт өгье. Тэгнь. За түрүүн зөвлөх хэллээ. Өнгөрсөн онд бол манай байгууллагын зүгээс төлөвлөлтийн урьдчилсан үжил баримтлалыг боловсруулсан байсан. За энэ ч бас энэ дэлхийн шилдэгүүд хот төлөвлөгч нарт бол үндсэн даалгавар болж явсан. Тэгээд энийг бол сайжруулад маш олон шийдэл онол арга зүйн хувьд одоо 36 өөр одоо шийдэл ирж байна. Үүнээс хамгийн сайн гэсэн 5-ыг нь шалгаруулад түүнийг нэгтгэснээр шинэ хар арам хотын төлөвлөлтийн одоо үжил баримтлал эцэслэн боловсруулах гэдэг юм аа. Одоо энэ 110 дүүнийхэн мэдээлэл тийм. Монгол улсад одоо яг 28-ны өдрөөс яг энэ дэлхийн шилдэг хот төлөвлөгч архитектор Дөнгөж саяны энэ бүтээл хийсэн багуудын одоо төлөөлөл Монголд хүрэлцэн ирж байгаа. Тэгэхээр сэтгүүлчид яг энэ салбарын одоо тухайн одоо өөртөө таалагдсан төлөвлөлтийн үйл ажиллагаатай холбоотой хот төлөвлөгч нартаа бас ярилцлага хийх, тодорхойлол авах тэр үйл ажиллагаанууд нээлттэй. За үзэсгэлэнгийн үеэр бас тухайн багууд өөрсдийнхөө илтгэлийг олон нийтэд бас нээлттэй танилцуулах, тайлбарлах тэр үйл ажиллагаанууд бол нээлттэй байдлаар явагдана. За хажуу талд нь бас мэргэжлийн шүүлтийн үйл ажиллагаа бол тусдаа бас зэрэг явагдах юм аа. Тэгэхээр ерөнхийдөө бас бид олон улсаас 100 гаруй төлөөлөгч ирж байгаа учраас Улаанбаатар хот, за Монголын бас соёлын үеийг бас тодорхой хэмжээнд бас тайлбарлан таниулах үйл ажиллагаанууд бас давхар зохион байгуулагдаад явна. Тэгээд үүгээр гол ямар шалгуур шаардлагатай гэж байгаа бол төлөвлөлтийн шалгуулсан нэр. Нэмэлтийн нэг одоо шийдэл 5 бүтээл шалгарч шалгуулсан. Үүний дараагийн бүтээл нь гахаа нэг одоо энэ төлөвлөлтийг бүрэн оруулсан хүчтэй одоо за ерөнхийдөө бол 5 багийн шилдэг гэсэн 5 багийн бүтээлийг шалгаруулснаар дараагийн үе шат нь бол ерөнхий төлгөө боловсруулах үйл ажиллагаа эхэлнэ. Тэрэнд бол одоо 5 багийн төлөөдүүд нь өөрсдөө оролцоод хөгжлийн ерөнхий төлгөө боловсруулах үе шатандаа бол орж явна. За яг энэ төлөвлөлтийн үйл ажиллагаатай холбоотой хар орон хотын суурь судалгаа, зураг төслийн ажлууд бол үе шаттайгаар явж байгаа улсын төсөвт хөрөнгө оруулалтанд суугаад за бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт гэдэг бол өөрөө энэ судалгаа төлөвлөлтийн үйл ажиллагаа дуусахтаа зэрэгцэж наривчилж гарнаа. Тэрүүнийг бол одоо дуустын дараа бол олон нийтэд бол нээлттэй байдлаар танилцуулахад болно. За санхүүжилтээр хүмүүс сонирхож байгаа процессын хувьд бас мэдээлэл өгье. За сая хэллээ энэ 5 баг шалгараад за тэгээ Монголын талаас мэдээж энэ 5 багийн төслийг авч үзээд илүү оновчтой байдлаар нэгтгэхэд ингээд ажил өрнө. 8 сарын 31 гэхэд ерөнхийдөө эхний одоо ерөнхий төлөвлөгөөний ерөнхий одоо төлөвлөгөө бол гарчна гэж ойлгож болно. За тэгээд үзэл баримтлал. Тэгээ наривчсан тээзүүд тооцоо үнэлгээ бол энэ ондоо багтаагаад бүрэн эцэслэхээр одоо урьдчилан төлөвлөж байна. За тэгээд эх оны болж игэл эхний үйлрэл эсвэл эхний хагастай багтаагаад бодит бүтээн байгуулалтыг эхлэх ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тухайлбал төв талбай одоо зураг төсвийг бас нэлээд наривчид судалж байна. Энэний төсөв хөрөнгийг бас засгийн газрын хурал одоо холбогдох байгууллагуудтай ярьж байна. За бусад одоо ерөнхийлөгчийн ордноос ахуулаад олон асуудлуудын одоо бодитоор бүтээн байгуулалтыг эхлүүлэх асуудлыг сэрчимжүүлж байгаа. Тэгээ ер нь энэ төслийг бусад орны туршлага, олон улсын туршлагаас харахад төр гэхээсээ илүүтэй төр хувийн хвшил ард иргэд нийлээд хэрэгжүүлэх ёстой. Инхийн тулд санхүүжилтэн дээр нь ч гэсэн төр хувийн хвшлийн түншлэлээр энэ төслийг хэрэгжүүлнэ. Тэрнээс бүх санхүүжилт төсвөөс гардаг юм уу? Эсвэл улсын одоо төсөв хөрөнгөөс гардаг ийм хэлбэрээр байх нь өөрөө бас санхүүгийн хувьд
тухайн хотын санхүүгийн доктортой байдлын хувьд ч гэсэн тийм оновчтой биш байдаг. Тийм учраас төр хувийн хвшлийн шинэ бид нар хууль эрх зүйн орчинтай болсон. За энэтэйгээ холбоотой бас яг энэ үзэсгэлэнгийн үеэр бас уриалах гэдэг нэг зүйл бол хөрөнгө оруулагчдыг түлхүү эрс сонирхоорой. Яг энэ одоо хот төлөвлөлтийн ерөнхий дүр зураг баримжаагаа та бүхэн аваад за төр бол суур дэд бүтцийг хийж өгөөд шаардлагатай бүтээн байгуулалтад төр мэдээж хийн. А гэхдээ хувийн хвшил өөрөө эдийн засгийн үр ашигтай, байршлын үр ашигтай, өөрсдөө зах зээлийн үр ашигтай байдлаар бас энэ хот төлөвлөлтөнд оролцож өөрсдөө бас хөрөнгө оруулалт төр хувийн хвшлийн түншлэлээр оролцох нь өөрөө бас оновчтой юм гэж үзэж байгаа. Ер нь энэ хар орон хотын байршил эдийн засгийн агуулгаараа бол нэгдүгээр Монгол улсын тээвэр логистикийн зангилаа, хоёрдугаар аялал жуулчлалын хамгийн том бүс нутаг. Тийм учраас хувийн хвшлийнхний хамгийн том анхаарах ёстой төслөл өөрөө энэ. Сая одоо энэ хангаан бүс буюу Харанга, Өрөнгө, Баян-Онгор аймагуудад ингээд ажиллаад явхад ард иргэд аж ахуйн нэгжүүдийн хамгийн их анхаарч байгаа хүлээлт үүсгэж байгаа төсөл бол өөрөө энэ. Ер нь цаашдаа Монгол улсын бүрдсэн хөгжлийн нэг томоохон хөдөлгөгч хүчүүл энэ хар орон хот байна. Тийм учраас хөрөнгө оруулагчдыг энэ дашрамд энэ үзэсгэлэнд одоо зориуд та бүхэн цаг зав зарцуулж ирж сонирхоорой. Тэгээ төрийн зүгээс ямар бүтээн байгуулалт төр их хувийн хвшил юун дээр нь ажиллаж үр дүнтэй эдийн засгийн үр ашигтай байдлаар энэ хотыг бас бүтээн байгуулж болох юм бэ гэж. За эцсийн нэг зүйлийг та бүхэнд хэлэхэд ер нь энэ хот дээр эхний үзэл баримтлалаар ухаалаг, байгаль орчин дээлтэй ийм хот болох ёстой гэж үзэж байгаа. Яг орчин үеийн дагуу. Тухайлбал бүсийн энэ хотын ерөнхий бүсчлийг аваад үзэх юм бол бараг 30% ногоон байгууламж байхаар эхний үзэл баримтлал гарсан. Тэг үндэсний хэвэн шинжийг мөн агуулсан. Тухайлбал яг тухайн үед хар орон хотын түүхэн дурсгалуудыг тэр байдлаар нь болж игэл сэргээн босгох асуудлыг нэгдүгээр тавьж байгаа. Энэ бол аялал жуулчлалын хот байх. Хоёрдугаар бүсийн эрүүл мэнд боловсролын үйлчлэгээнүүдийг бас төлөвлөлийг сааруулсан ийм хот байх ёстой. Гуравдугаар засаг захиргааны зарим байгууллагууд тэнд байх ёстой. Дөрөвт нь олон улсын жуулчид энэ хөл хөдөлгөөнийг яад татах вэ гэхээр олон улсын компаниуд дээрээс нь элчин сайдын яамдуудыг хар орон хотод одоо байршуулах нь зөв байж болох юмаа гэдэг ийм өргөжсөн төсөөлөл гарч байгаа. Ер нь бол дүгнээд хэлэхэд ажил жуулчлалыг татсан шашин өв соёлын жишг хот болсон. Дээрээс нь байгаль орчин дээлтэй. За тэгээд эдийн засгийн үр ашигтай Монгол улсын бүсчсэн хөгжлийг төрөгдөх юм томоохон төсөл болох ёстой л гэж үзэж байгаа юм аа. Тэгээд өөр одоо нэмэлт асуулт байвал бас хариулж болно. За хүрэлцэн ирсэн эрхэм хүнд сэтгүүлч та бүхэндээ баярлалаа. Тэгээд төвшөлд нь бас нэг зүйлийг дүгнээд хэлье гэж бодож байна. Ер нь орчин үед хот байгуулна гэдэг маань өөрөө тийм бас олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд ч тэр бизнесүүдийн хувьд ч тэр за ашигтай юм төсөл байдаг. Ийм жишг бас тогтсон юм байна. За альва одоо хэрэгцээ шаардлага бас бодтойгоор үүсэж байж өөрөө альва бүтээн байгуулалт ажлууд бол хийгддэг. Тэгэхээр манай Монгол улсад өнөөдөр яг төвлөрлийг сааруулах, шинээр хот барьж байгуулах бодтой хэрэгцээ шаардлага үүссэн байгаа гэдгийг та бид хүн Улаанбаатар хотынхоо амьдралаас харж байгаа шүү дээ. Яг энэ одоо эрэлтийг одоо бас мэдэрч түүхэн юм томоохон зарилгыг Монгол улсын ерөнхийлөгч гаргасан. Тэгээ энэ зарилгыг засгийн газар чиглэл болгож өгснөөрөө засгийн газар одоо тодорхой тогтоолын төслийг баталж ингээ процессын дагуу ажлууд явагдаж байна. Одоо саяны зөвлөхүүдийн хэлсний дагуу бол ажлууд үргэлжлүүлээд явагдана. За нийтдээ хот төлөвлөлтийн одоо нийт ажлын 94%-ийг нь үндсэндээ мэрэгжилтнүүд одоо гаргаж хийж байгаа гэж хэлж болно. Үлдэж байгаа 6% дээр нь одоо ард иргэд олон нийтээс одоо санаа оноог нь тусгах авах ийм одоо ажлууд эр хөдрүүдэд хийгдэнэ гэсэн үг бай. Тэр хэвлэл мэдээллийнхэн маань одоо бас илүү идэвхтэй оролцож энэ хот төлөвлөлтийн асуудлуудаар ямар мэрэгжилтнүүд хүрэлцэн ирсэн, ямар бүтээлүүд одоо бас олон нийтэд танилцуулагдаж байгаа гэдэг талаар мэдээлэл өгж ард иргэдэд бүгдээрээ бас хамтарч ажиллах нь зүйтэй баха. За дээрэс нь одоо бас үндэсний томоохон хөрөнгө оруулагчид за гадаад дотоодын бас хөрөнгө оруулагчид ч гэсэнтэй бас энэ шинэ хар орныг сэргээн босгохын төслийг энэ хот байгуулахын одоо томоохон ажлыг бол нэлээд анхаарлынхаа төвд авсан анхааралтайгаар одоо бас ажиллаж за бас тодорхой хэмжээнд оролцож байгаа гэдгийг энэ дашрамд бас хэлэхэд таатай байна. За энэ анхаарлаа хандуулсанд баярлалаа.